Украиний ерөнхий сайд Виктор Янукович энэ сарын сүүлчээр Москвад айлчлал хийх гэж байна. Америкийн Сенатын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ. Эдгээр болон бус мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү? Израилийн засгийн газар Ливанд хийж байгаа цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасны дараа цус улсын арим хүч нэмэгдүүлсэн дайралтыг хийсэн байна. Ливаны хил рүү хуйгалсан хүнд зэвсэг оруулжээ. Энэ удаагийн эрчимтэй дайралтын зорилго нь Хизбалла бүлэглийн Путин харуулж байгаа байрлалыг эзлэх зорилготой юм байна. Үүний зэрэгцээ Израилийн тал Ливан руу 30 мянган цэргийн албан хаагчийг нэмж илгээж магадгүй гэж дэлхийн томоохон мэдээллийг анилгууд уламжлалаа. Өчигдөр болсон тулдаанд Хизбалла бүлэглийн 20 гаруй гишүүнийг устгасан байна. Түүнчлэн Хизбаллагийн тал Израилийн Сайда хотод агаарыг сөхөлт өгөх үед 7 хүн өмөрөгдөжээ. Францын ерөнхий сайд Жак Ширак Орогт орондын хямралын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Аюулгүй зөвлөлийн батлах тогтоолд Ливаны саналыг харгалзан үзхийг аюулгүй зөвлөлийн гишүүн орнуудад тэрээр уриалжээ. Уга Чавес Орогт орондод болж байгаа дайны ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэний дараа Венесуэл, Израиль улсууд дипломат харилцаагаа тасалж магадгүй болоод байгаа гинэ. Ливанд хийж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгааг илэрхийлэх болон Венесуэл улс Израиль улстай дипломат харилцаагаа таслана гэж тус улсын ерөнхийлөгч Уга Чавес мэдгджээ. Венесуэлийн ерөнхийлөгч Израиль дахь элчин сайдаа эргүүлэн татсан байна. Тэнд өдөр бүр ямар ч гин зэмгүй олон мянган хүүхэд эмэгтэйчүүд бөмбөгдөлтөнд өртөн амиа алдаж байна. Энэ бол утга учиргүй дайн. Шинэ төрлийн Холокост гэж Венесуэлийн төрийн тэргүүн зохон тэмдэглэжээ. Израиль дахь дипломат төлөөлөгчөө эргүүлэн татсанд намайг шүмжлэх хүн гарч байна. Гэхдээ би маш зөв зүйтэй шийд гаргасан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Уга Чавес ийм мэдгэл хийсний хариуд Израиль улс бас Каракаст суугаа дипломат төлөөлөгчийн газрынхаа тэргүүнийг нутагтаа эргэн ирэх үүрэг өгчээ. Өнгөрсөн 7 хоногт Уга Чавес Ливаны Хизбалла бүлэглийн ивент тэтгдэг Иран улсад ажил хийсэн юм. Арабын зарим орнууд Орогт орондын талаарх Венесуэлийн төрийн тэргүүний энэ байр суурийг талархан дэмжсэн байна. BBC телевизийн Каракас дахь сурвалжлагчийн мэдээлж байгаагаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн болохоор чармайж байгаа Венесуэл улс Арабын орнуудын төвөөс дэмжлэг авахын тулд энэ алхмыг хийж байгаа юм байна. Украиний ерөнхий сайд Виктор Янукович энэ сарын сүүлээр Москва хотод ажил хийх юм байна. Украин улсаас Оросын холбооны улсад суугаа элчин сайд өмнөг хэвлэлийнхэнд мэдээлжээ. Ерөнхий сайд болсныхоо дараа анхны гадаад айлчлалаа Оросын холбооны улсад хийхээр төлөвлөсөн улс төр судлаачдын анхаарлыг татаад байна. Учир нь жиржийн хувьсгалын дараа Украиний гадаад бодлого бараг оронгороо эргэж барууны орнуудтай ойртохыг хичээх болсон юм. Виктор Янукович Оросын ерөнхий сайд Михаил Фратковтой уулзаж ерөнхийлөгч Владимир Путинд бараалах юм. Орос Украиний харилцааг шин шатанд гаргах айлчлал болно гэж Украиний ерөнхий сайд энэхүү айлчлалын ач холбогдлыг үнэлж байна. Айлчлалын үеэр Украиний тал шувууны мах Оросын холбооны улсад нийлүүлэх санал тавих юм байна. Манай мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Америкийн Сенатын сонгуульд нэр дэвшигч эхнээсээ тодорч эхэлжээ. Энэ мэдээг одоо хүлээн авна. Америкийн нэгдсэн улсын ардчилсан намын хамгийн нөлөөгүй гишүүн Жозеф Либерман Америкийн Сенатын сонгуульд биедээ нэр дэвших гэж байна. Тэрээр 2000 онд Америкийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 2004 онд ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг шийдэж нам доторх сунгаанда Жон Керрид ялагдаж хүлээсэн юм. Жозеф Либерман Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааг дэмжиж ингэснээрээ сонгогчдын зүгээс баггүй зэмлэл хүртэж байлаа. Энэ удаа Сенатын сонгуульд нэр дэвшиж байгаа Либерманы өрсөлдөгч улс төр төлөв тавиад удаагүй байгаа Ламонд Америкийн нэгдсэн улсын Иракт хийж байгаа дайлдааны ажиллагааг эрс эсэргүүцэж байснараа сонгогчдын 52% саналыг авч чаджээ. Сенатын сонгуульд биедээ нэр дэвшихийн тулд Либерман 7500 хүний гарын үсгийг цуглуулах хэрэгтэй юм. Оросын холбооны улсын Тюмень мужийн Тобольск хотоос хойш зүгт 150 км-ийн алсад AMD 600 загварын Tig-Tig 87 дугаартай нисдэг тэрэг Зуслангийн байшингийн дунд тосолджээ. Энэ нисдэг тэрэг нь Строймонтаж компанид харьяалагддаг бөгөөд нисдэг тэрэгний бүхэл байсан компани захирал түүний орлогч мөн нисэх багийн 2 гишүүн янз бүрийн хэмжээний гэмтэл авсан байна. Энэ тухай Оросын Иран улстай агентлаг мэдээлж байна. Ослын газар тусгай комисс өгсөн бөгөөд Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Онгоц тасалдах үед өөр ямар нэгэн эвдрэл сүрэл гараагүй юм байна. Газрын дундад тэнгисийн ирэг дээр амарч алжаалаа тайлахаар ирсэн жуулчид усан цэлэх үед далайн мөгөөрсөнд хазуулж бэлтгэл авах нь хэлбэрхсэн байна. Газрын дундад тэнгисийн Африкийн ирэг дагуу мөн Сицил амар дээр амарч байгаа жуулчидч далайн мөгөөрсөнд олноороо хазуулжээ. Испаний далайн иргэн наран шарлагын зарим газрууд үүдээ барьж гэлсэн байна. Энэ 130 мянган хүн далайн мөгөөрсөнд хазуулсан гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Цагаагаар халуун байгаа нь далайн мөгөөрс эрэг орчмоор сэлэхэд хүрвжээ гэж биологчид үзэж байна. Далайн судлах хүрээлэнгийн эрдэмтэд Франциск Петерс энэ жил далайн ус өмнөд жилийнхээс харьцангуй дулаахан бас томоохон голууд уушиж далайн тэнгист маш бага ус нийлүүлж байгааг нь. Иймд далайн ус илүү давсахыг болсон байна.
Түүнчлэн загсыг хитэх агнаж байгаа нь далай мөгөөс эрт ойртох бас нэг шалтгаан нь болжээ. Далайг хамгаалах океаны нийгэмдийн мэргэжилтнүүд 1 м квадратад 10 ширхэг далай мөгөөр сууж байгааг тогтоосон байна. Далай мөгөөсөнд хазуулахад амьсанд аюул учруулахгүй боловч хашил үсгэдэг юм байна. Алдар зураач Клоди Монигийн уран зураг хүрээлэн байгаа орчин судлаачдын сурга бичгэн болох магадaltaй байгааг нь энэ тухай Британий Daily Telegraph сонинд бичсэн байна. Урлаг судлаачид Лондоны парламентын өмнөх манан гэдэг нэртэй зургийг нарийн судлаад энэ бол зураачийн уран сэтгэмж биш гэдгийг нотолсон байна. Уран зураач Клоди Мони уран зурагтаа бодит байдлыг төрсөлжээ. Зураг дээрх манангийн ер бусын өмгийн ялгарлал нь агаарын бохирдолтой холбоотой гэнэ. Импрессионист зураачийн энэ бүтээл олон зуун жилийн өмнө Британий цаг агаар ямар байсныг судлахад тус болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Одоо үзэгч та бүхэн 8 дугаар сарын 10-ны өнөөдөр дэлхийн түүхэнд ямар онцлог үйл явдлууд болж байсныг сонирхно уу? 1500 оны энэ өдөр Португалийн далайчин Диого Кабрал хөлөг онгоцоор энтгэг рүү аялж яваад санамсаргүйгээр Мадагаскар арлыг нээсэн байна. Түүнчлэн 1539 оны энэ өдөр Францын 1-р Франциск хаан латин хэлээр албан бичиг хөтлөхийг хоригдож Франц хэлийг албан ёсны хэл гэж зарласан байна. 1833 оны энэ өдөр 200 гаруй оршин суугчтай Юнди Сити хот статусаа өөрчилж Чикаго хот гэж нэрлэгдэх болжээ. Мөн 1905 онд Францын Булон-сюр-Мер хотод олон улсын эсперанто хэл судлаачдын анхны чуулган хүрэлцжээ. Анхны чуулганд 688 хүн оролцсон байна. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1976 оны энэ өдөр $2 дэвсгэртийг Америк нэгдсэн улсад хэвлэж гаргахаа зогсоосон байна. Өнөөдөр дэлхийн хэл мэдээллийн агентлагуудаас хүлээн авсан зарим мэдээгээ товчоор хүргэе. Солонгосчууд хит халуунаас хэсэг хугацаанд ч гэсэн ангижирхийн тулд мөсөн бар байгуулжээ. Сөүл хотын төвд мөсөөр урласан барилга дотор бар ажиллуулж байна. Тэгээс доош гэдэг нэртэй энэ бар зөвхөн мөхөөлдөс хүүтэн ундаагаар үйлчилдэг юм байна. Мөсөн барны доторх агаарын хэм нь хасах дүрв. Баарны аяг хавгнууд нь бүгд нэг удаагийн бөгөөд мөсөөр урлжээ. Энэ зүүн сүүлийн 100 жил болж байгаагүй хит халуун болж байгаа тул шинээр байгуулагдсан бар ашиг орлого ихтэй байна. Өмнөд туйлын оцсон шувуунууд хөгж яваа мөсөн уулаар дамжин Рио де Жанейро хотын наран шарлагын газарт хүрчээ. Эдгээр оцсон шувуунуудыг одоо тусалсан амтны хүрээлэнгийн малын эмчнэр тижээж байна. Урилгын зочдыг Антарктидын эрдэм шинжилгээний баадад шинжилгээ судалгааны зориулалтад томьёо төхөөрөмж хүргэх ёстой Бразилийн агаарын эс хүчний онгоцоор төрлөх Антарктид твдэнд хүргэж өгөх юм байна. Одоо та бүхэнд нэг шуурхай мэдээ дамжуулъя. Өнөөдөр Их Британий Хитроу нисэх онгоцны буудал дээр нэгэн алан хядагч цэцэрх бөмбөг гар тэшиндээ хийгээд онгоцны бүхээгт орохоор завдсан байна. Цагдаагийнхан түүнийг баривчилжээ. Мөн энэ хэрэг холбогдуулан 20 хүнийг баривчлаад байгаа юм байна. Цагдаагийн газрын мэдээлснээр алан хядагчид цэцэрх төхөөрөмжтэй гар тэшийг онгоцны бүхээг рүү авч явахыг завдсан юм байна. Бид аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч явна гэж Их Британий дотоод хэргийн сайд Джон Рид сэтгүүлчдэд мэдгдсэн байна. Өнөөдөр Хитроу олон улсын нисэх буудлаар болсон энэ хэрэгтэй холбогдуулан үндэсний аюулгүй байдлын дээд түвшинг зарлажээ. Одоо Их Британий нисэх буудлуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж харуул хамгаалалтыг чангатгаад байна. Түүнчлэн Их Британи улсаас ирж байгаа нисэх онгоцонд маш нарийн үсэр шалгалтыг Америк нэгдсэн улсын онгоцны буудлууд дээр хийж байна. Анхны тээврийн яамны зөвлснөөр өнөөдөр онгоцоор нисэж байгаа бүх зорчигчдыг гар тийшгүүгээр онгоцны бүхээгт орохыг зөвлөж, бичиг баримт паспортаа гэрэлтдэг ялгар утанд хийхийг сануулжээ. Өнөөдөр Их Британаас хөрч байгаа бүх онгоцны зорчигчдыг бүх төрлийн цахилгаан бараа, тэрчлэн ноутбук, батарейгаар ажилладаг хөгжим тогтуулагч гар утсыг хүртэл биедээ авч орохыг хориглосон байна. Хэрв алан хядагчид сансандаа хүрч иргэний агаарын тээврийн онгоцыг агаарт дэлбэлсэн бол олон зуун хүн амнаас алдах байлаа. Зарим их сурвалжууд 9 сарын 11-ний аимшигт хэргийг давтахаас сэргийлж чадлаа гэж мэдээлж байна. Өнөөдөр бэлтгэсэн гадаад мэдээгээ та бүхэн төрөглөө анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Бид та бүхэнд 25 сар мэдээлэл хэлбэр танилцуулаа. Анхаарлаа хандуулж бидэнтэй байсан үзэгчдэд баярлалаа. Одоо та бүхэнд урт цагуурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манай дэрвсний цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна. Та бүхэн сайхан амраарай. Баярлалаа.